тэргүүн хатагтай байсан Барбара Буш ирээдүг галт тэрэгний аялалтай зүйрлүүлж хэлсэн байдаг. Энэ зүйрлэлд би маш дуртай. Бид төрөнгүүтэй амьдрал хэмээх галт тэрэгэнд суудаг. Галт тэрэгэнд суусны дараа бид асар том ТV-г туулж гарахыг хүсдэг. Асар том тэр ТV-ийн хаа нэгтээ бидний хүрэх ёстой эцсийн буудал байдаг гэж итгэдэг. Бид галт тэрэгний цонхоор гадаг шаран хөдөөний нам гүм тосгоны хажуугаар өнгөрдөг. Тэнд өргөн уудам тал, үр тарианы агуулга, хөндлөн гарц, бас дүүрэн хүн чигсэн автобус харагддаг. Дараа нь том хот, үйлдвэрүүдийн хажуугаар өнгөрдөг. Бидэнд хүрч очих ёстой газар байгаа гэж боддог учраас бид юунд ч анхаарал хандуулдаггүй. Эцсийн буудал дээр сүр жавхланд хөгжим ихшиглэж өнгийн туг талбай биднийг угтана гэж боддог. Эцсийн буудал хүрчихвэл бидний амьдралын зорилго биеллээ гэж боддог. Галт тэрэгэн дотор байхдаа ч бусад зорчигчдод нөхрөлдөггүй. Цагаа харан эцсийн буудал хурдан хүрсэн гэж яардаг. Гэтэл бидний найдаж байсан эцсийн буудал амьдралын турш зогсолтгүй өөрчлөгдсөөр байдаг. 18 настай байхад ахлах сургууль төгсөх нь эцсийн буудал байсан. Дараа нь анх удаа тушаал дэвших, түүний дараа хүүхдүүдээ сургууль төгсөх нь эцсийн буудал болдог. Тэгснээ тэтгэврт гарах, өтөл насны амьдрал бэлтгэх нь эцсийн буудал болж хувирдаг. Ихэнх хүн өөрийн бодож байснаас өөр буудалд хүрч очдог. Тэр нь төсөөлж байснаас илүү гоё эсвэл муухай байж болох ч хамгийн баттай үнэн бол хүн бүрийн эцсийн буудал өөр байдаг. Тиймээс эцсийн буудал хит улаарч амьдрах нь сайн биш. Түүнчлэн маргааш бидэнд ирэх үгүй ч тодорхойгүй. Баталгаатай зүйл нэгч байхгүй. Үнэн дээр бол хүний амьдралын баяр хөөр болон зорилтонд эцсийн буудал гэж огт байдгүй. Амьдралын аялал тэр чигээрээ баяр баясгал юм. Тийм болохоор ном уншиж, зайрмаг ид, хөл нүцгэн алхаж, хүүхдүүдийг тэвэр, загасчил, инээ ингэж яваад та эцсийн буудалд хүрнэ. Тэгэхээр одоо амьдралын явцад сайхан ертөнцийг бүтээн зохицлох аргыг ирж хай. Хүн өөрийнхөө чадлыг харуулах боломжтой цорын ганц талбар бол өнөөдөр. Хандлагын хүч номноос танд амжилт хүсье.